Оройн тэргүй эрх мэдсэж та бүхэн сайхан амарцгааж байна уу? Цагийн урд хөтөлбөр эхэлж байна. Өнөөдөр улсын хурлын дарга Зандаа хүүгийн энх болдын Япон улсад их албан ёсны айлчлал эхэллээ. Өнгөрөх сард Монгол улсын ерөнхий сайд сайхан бэлгийн Япон улсад хийсэн ажлын айлчлалын хүрээнд хоёр орны эдийн засгийн түншлэлийн тухай гэрээг үзүүлсэн. За эдийн засгийн түншлэлийн гэрээг хэрхэн хэрэгжүүлэх тухай асуудал энэ удаагийн айлчлалын гол сэдэв байх юм байна. 1972 оноос хойш Монгол-Япон хоёр улс дипломат харилцаа тогтоосноос хойш гинт хугацаанд эдийн засгийн харилцааг хөгжүүлэх чиглэлд гол анхаарлаа хандуулсаар ирсэн. За энэ удаагийн айлчлалч мөн эдийн засгийн хөгжлийг сайжруулах, тэр дундаа стратегийн хөгжлийг шин шатанд гаргах чиглэлд одоо айлчлалын гол зорилго оршиж байгаа гэдгийг төлөөлөгчид хэлж байна. Япон улсын засгийн газраас гадаад эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх бодлого барьж байна. Тэр дундаа байгалийн баялагийг гадны улсаас оруулах хувь хэмжээг нэмэх, хувийн хөвшил нь гадаадад хөрөнгө оруулах замаар ашиг орлогоо нэмэгдүүлэх зэргээр эдийн засгаа өргөжүүлэх чиглэлд гол ажиллаа төлөвлөж байгаа юм а. Энэ цаг үед Монгол-Японы харилцааг шин шатанд гаргах эдийн засгийн түншлэлийн гэрээг үзүүлсэн нь манай улсын хувьд дараагийн гэрээ хэлэлцээрийг байгуулах эхлэл болсныг талууд тодтогч байна. Эдийн засгийн түншлэлийн тухай гэрээг хэрэгжүүлэх ажлыг аль болох богино хугацаанд хийх зорилгоор морин жилд амжиж улсын хурлаар сойрхон баталсан одоо Японы парламентыг тус гэрээг хугацаа алдалгүй батлахыг Монголын талаас хүсэж хүлээж байгаа юм а. Эдийн засгийн түншлэлийн гэрээ байгуулагдсан. Энийг оноо их хурц баталчаад ирж байгаа. Одоо Японы тал их хурцаараа энийг бас бацгаажуулж ингэж баталгаажуулах одоо энэ хүзэгдэж байгаа. 4 сард энэ хийгдэх байхаа гэж одоо бид хүзэж байгаа юм. Ер нь бол Япон талч гэсэн 4 сард энийг их хурцаараа баталчихна гэдэг ийм одоо чигтэй ажиллаж байгаа юм байна. Хамгийн гол нь юу гэхээр зэрэг Япон гэдэг одоо энэ маш том зах зээл Монголд нэгдчихэд байгаа юм. Эдийн засгийн түншлэлийн гэрээ байгуулагдсанаар Япон орн бол монголчуудад өөрийнхөө зах зээлийг нээж байгаа. Тэгэхээр энийг бид нэр одоо яаж ашиглах вэ гэдэг. Энэ боломжуудыг одоо эзэг хөргөн ярих болов уу гэж бодож байна. Ягаад гэвэл ийм том сэдвтэй болчихсоо бид нар. Нөгөө талаараа бидний зүгээс юу вэ гэхээр бид 3 дахь хөрш гэдэг стратегийн түнш гэдэг Япон орнтой харилцаагаа өөр төвшөнд шин төвшөнд тавих хэрэгтэй. Үнэнгээсээ жинхнээсээ 3 дахь хөрш ямар байдгийг бэ? Тийм үү? Стратегийн түнш байхаараа Монгол яаж хандах ёстой юм? Ямар боломжуудыг бид нар өөрсдийнхөө зүгээс нээх юм? Гэдэг дээр бид нар одоо онцгой анхаарч энэ Япон Монголын харилцааг стратегийн 3 дахь шөршийн гэдэг шинэ агуулгаар баяжуулах ийм одоо шинжлэх ийм анхны айлчлал болж байна гэж үзэж байна. Энэ удаагийн улсын хурлын даргын айлчлалаар хоёр улсын эдийн засгийн харилцааг өргөжүүлэх, хөдөө аж ахуй, шинжлэх ухааны салбарт хамтын ажиллагаагаа хөгжүүлэх зэрэг хэд хэдэн чухал асуудлаар уулзалт хэлэлцээр хийхээр төлөвлөж байна. За мөн Монгол улсаас Япон улсад суралцах оюутны тоог нэмэх саналыгч манай талаас тавих юм байна. Улсын хурлын дарга Зандаа хүүгийн энх болдыг Япон улсад хийж байгаа албан ёсны айлчлалын хүрээнд түүнийг Япон улсын парламентын төлөөлөгчийн танхимдах Япон-Монголын найрамдлын бүлгийн дарга Хаяши тэргүүтэй төлөөлөгчид хүлээн авч уулзлаа. Япон-Монголын найрамдлын бүлгийн дарга Хаяши уулзалтын эхэнд өнгөрсөн 8 дугаар сард Япон-Монголын найрамдлын бүлэг шинжилэн байгуулагдсныг танилцуулаад хоёр улсын харилцааг хөгжүүлэхэд илүү ихийг хийхээр төлөвлөж байгаа тухайга мэдээллээ. Ялангуяа хоёр улсын оюутан солилцоо Японы Косан их сургуультай хамтын ажиллагаатай болох чиглэлд ахиц гарсныг онцолсон юм. Улсын хурлын даргын энх болд айлчлалынхаа зорилгын тухай Япон-Монголын найрамдлын бүлгийн гишүүдэд танилцуулж цаашид хоёр улсын хамтын ажиллагаанд бүлгийн гүйцэтгэх үүрэг оролцоо чухал байр суурь эзлэн гэдгийг цохон тэмдэглэсэн байна. За мөн өнгөрсөн онд Монголд зохион байгуулсан Тэнгэр нар түншлэл үзэсгэлэн Токиод дэлгэх гэж байгаад баяртай байгаагаа илэрхийлсэн байна. Монгол улсын гадаад хэргийн сайдын урилгаар бүгд найрамдах ардчилсан Солонгос ард улсын гадаад хэргийн сайд Ри Ю Сон манай улсад албан ёсны айлчлал хийж байна. Тэрээр өнөөдөр хоёр улсын гадаад хэргийн сайд нар хилцээр хийж яам хоорондын санамж бичгийг шинжилэн байгууллаа. Хоёр орны гадаад хэргийн сайд нар өнөөдөр уулзахдаа улс төр эдийн засаг, соёл, хүмүүнлэгийн харилцаа, хамтын ажиллагаанд дүгнэлт өгч, бүс нутаг болоод олон улсын тавцанд хамтын ажиллагааны талаар санал солилцжээ. Монгол бүгд найрамдах ардчилсан Солонгос ард улсын гадаад хэргийн яам хоорондын санамж бичгийг байгуулад удсан. Тэм учраас өнөөдөр санамж бичгийг шинчилж гарын үсэг зурлаа. Бүгд найрамдах ардчилсан Солонгос ард улсын хувьд гадаад хэргийн яамныхаа дэргэд эдийн засгийн хамтын ажиллагааны газар шинээр байгуулсан. За цаашид яам хоорондын хамтын ажиллагаа энэ чиглэлээр илүүтэй хамтарч ажиллана гэлээ. Солонгосын зүгээс одоо энэ оны 5 дугаар сарын 30-нд бас бол засгийн газар тодорхой шийдвэр гаргасан байдаг. Эдийн засгийн зарим реформ одоо шинжилгээ хийж байгаа. Энэ дээрээ бол Монгол улсаас туршлага судлаа гэж байна. Энэ дээр нь бол гадаад яам энэ зохицуулаад
нэгдсэн зохицуултыг хийгээд бол бас тэдний хүмүүсийг авч Монголд сургахад бол бид бэлэн байгаа. Энэ дээр бол бас гадаад яамны үүрэг одоо орой их юм аа. Энэ нь бол гадаад яам гэдэг бол нэг цонхны гадаад бодлого одоо байх хэвээр. Энэ дээрээ бол хоёр гадаад яам төлхөө ажиллая. Юм зохицуултаа хийгээд ингээд цааш нь хоёр талын харилцааг үргэлжлүүлье гэсэн ийм л одоо гол одоо утга агуулгатай юм баримтж байгаа. За манай хоёр орон эртнээс уламжилт харилцаатай байсаар ирсэн. Энэ харилцаагаа цаашид улам өргөжүүлэн хөгжүүлэх олон асуудлаар санал солилцсон. Хоёр талын уулзалт бидний харилцааг гүнзгийрүүлнэ гэдэгт итгэж байна. Бид Монголын талын саналыг дэмжиж байгаагаа үүгээр илэрхийлж байна. Бүгд найрамд гардчлал солонгос ард улсын гадаад хэргийн сайд Рис Уйон за манад энэ сарын 25-ны өдрийг хүртэл айлчлан энэ үеэр Монгол улсын ерөнхийлөгч Илбэг Дорж болон ерөнхий сайд Сайхан Бэлэг нарт бараалхаж хүнсгүдэж чухал сайд Бурмаатай уулзах юм байна. Энэ онд агуу их орны дайны ялалтын түүхт 70 жилийн ой тохиож байгаа. Хүн төрөлхтний түүхэн дэх аимшигт энэ дайнд дэлхийн хүн амын 80 орчим хувь нь оролцож 61 улс орон хамрагдсан байдаг. Энэ дайнд монголчуудын оруулсан хувь нэмэр бага биш. Тийм ч учраас улаан талбайд явагдах түүхт 70 жилийн ялалтын парадад Монгол цэргүүд жагсахар болжээ. Эх орны дайны жилүүдэд Монгол орон даяар бүгдийг фронтод бэлэглэх хөдөлгөөн өрнөж 1942 он гэхэд зөвлөлт холбоот улсад 2.5 сая төгрөг 100 мянган Америк доллар 300 кг алт илгээж өжээ. Монголчуудын илгээсэн тусламжийн дотроос хувьсгалт Монгол хэмээх танкын бригад Монгол улс нисэх эскадрил хүндтэй байр эзэлдэг эдгээр хүчнүүд Монгол улсын нэрийн өмнөөс фронтод байлдаж олон гавьяа байгуулж байсан. Фронтод өгсөн тусламж үүгээр зогсохгүй хоол хүнс хувцас хэрэглэл унах моргээд монголчууд юу байдгаа фронтод бэлгэлсэн. Монголын ард түмний чин сэтгэлийн тусламж дэлхийд инх тайван тогтоох их үйл сэдэв болж байсан. Ялалтын баярын түүхт 70 жилийн ойнфрадад Монгол арим Монголын цэргүүд нэгдэж байгаа нь үүний илэрлээ гэж Батлан хамгаалахын сайд онцлолоо. Агуу их орны дайны ялалтын 70 жилийн ой болно. За чөлөөлөх дайны мөн ялалтын 70 жилийн ой болно. Тэгэхээр эх орны дайны ялалтыг бол бид нэр Монголын бас цэргүүд улаан талбайд жагсан. 2 сарын 23-ны энэ өдөр Оросын албаны улсын цэргийн баяр тохиож байна. Тиймээс зөвлөлт холбоот улсын 4 удаагийн баатар, бүгд найрамдах Монгол ард улсын Хошоо баатар, маршал Жуковын хөшөөнд хүндэтгэл үзүүлж цэцэг өргөлөө. Гитлерийн айрам зөвлөлт холбоот улсын нутаг дэвсгэрт нэвтэрсэн анхны цэг бол Беларусь улс байсан. Агуу эх орны дайнд ялт байгуулахад Монгол цэрэг дайчин Эрсийн үүрэг оролцоо их байсныг дурдах хэрэгтэй. Ирэх 5 дугаар сард энэхүү түүх өдрийг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлнэ. Монгол улсын ерөнхийлөгч Захаагийн Элбэгдэрч ялалтын баярт оролцохоор болсон. Хамгийн гол нь Монголын ард түмний үзүүлсэн тусламж их бага байх нь чухал бисаа. Бид хоёргүй сэтгэлээр чин үнэчээр тусалж байсан. Социализм, фашизм, капитализм дагоол нь биш монголчуудын хувьд хүн төрөлхтнийг зовлон шаналлаас ангижруулах зорилготой дайн байсан гэж Батлан хамгаалах салбарынхан онцолж байсан юм а. Цагийн урт хөтөлбөр үргэлжилж байна. Төрийн ордны баруун талд хилмигдэсний хөшөөний урд 8 хүн өлсгөлн зарлаад 13 хонож байна. Ноён уулын орд газрыг ашиглуулахгүй байх замун урт нэртэй хуулийн дагаж мөрдөх журманд өөрчлөлт оруулсныг эсэргүүцэж байгаа тэд өнөөдрөөс хуурай өлсгөлн зарлаж байгаа юм байна. Тэд өлсгөлн зарлаад ойролцоогоор 300 цаг болж байгааг босоо өх Монгол бүлгмийн гишүүд хэлж байна. Тэдний тавьсан шаардлагуудад албаны хүмүүс тодорхой хариу өгөөгүй байгаа учраас өнөөдрөөс эхлэн эдгээр иргэд өлсгөлөнгөө хуурай болгохоор мэдэгдэж байна. Ноён ууланд одоо олболт хийх гэдэг Синтера Голд гэдэг компанийг олборлуулахыг зөвшөөрөхгүй байгаамаа. Энийг олборлуулахгүйгээр ноён уулыг одоо дархан цаасд газар болгооч гэдэг ийм шаардлагыг хүсэж байгаа юм. За хоёрдугаарт урт нэртэй хууль буюу усаа хамгаалсан энэ ард түмний дундаас төрж гарсан энэ ганцхан хуулиа өөрчлөлт оруулахгүй. Хэрвээ энэ өөрчлөлт орох юм бол нөгөө хууль нь байгаа ч гэсэн баг байхгүй мэт тэгж сулрах юм байгаа. Тэгээд өөрчлөлт оруулахгүй эсэргүүцэж байгаа. Ийм хоёрхан үндслээр л энд байж байна. Өлсгөлн зарласнаас хойш 10 хоногийн дараа хүний биеийн эдэс иргэд сэрхээргүйгээр үхчихэж эхэлдэг. Хуурай өлсгөлн зарласан хүн асар богино хугацаанд шингэнэ алддаг. Хэрвээ хүн биеийн шингэнийхээ 25%-ийг алдсан бол үхэл төрөх аюултай. Заавал амь насаа эрсдэлд оруулж биш асуудлыг эв зүгээр шийдвэрлэж зөвшөлдсөх хэрэгтэй гэж олон нийт үзэж байгаамаа.
За үзэгч та бүхний амгалан гэрээ Монголын мэдээ агентлагын цагийн үр хөтөлбөр зочны ярилцлагаар үргэлжилж байна. За улсын их хурл намрын чуулганыхаа төгсгөлд гол мөрний урсац бүрэлдэхих, за усан сан бүхий газрын хамгаалтын бүс ойн сан бүхий газарт ашигт малтмал ирж хайх олборлох ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд зарим талын өөрчлөлт оруулад байна. За энэ хуулийн өөрчлөлтөд холбогдуулан зарим мэдээллийг үзэгч та бүхэнд хүрэх үүднээс уул уурхай яамны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Батхүү цагийн үр хөтөлбөрийн зочны ярилцлагад оролцож байна. Тэгэхээр хуулийн гол зохицуулалт агуулга зорилго ерөөсөө цаашдаа энэ урт нэртэй гэгддэг энэ хуулийг бүрэн хэрэгжүүлэхэд чиглэсэн зохицуулт байсан гэж үзэж байна уу? Аль эсвэл зарим талаар бас ухралт гарсан гэдэг юм уу? Нэг бол ерөөсөө түрүүнд нь урт нэртэй гэгддэг хуулийн хүрээнд үйл ажиллагаанд зогсож хаад байсан аж ахуйн нэгжүүдийг цаашаа үйл ажиллагааг нь сэргээх, үргэлжлүүлэх боломжийг олгоход чиглэсэн ийм бодлогын зохицуулт байсан гэж ойлгож байна. 2011 онд засгийн газрын 174 дэх тогтоолоор алтны шороо ордод хэрэгжүүлж үзсэн. Ингэж хэрэгжүүлэхэд бол 183 тусгай зөвшөөрлийн хүрээнд нөхөх холгоор олох энэ журмын дагуу 222 тэрбум төгрөгийг нэхэмжилсэн байдаг. Тэгэхээр энэ мөнгийг бас хөндлөг аудит хийх, хэмжилт хийх асуудлыг шалгах гэхээр бас хөрөнгө шаардлагатай ингээд хэрэгжиж ихгүй ингээд өдийг өрсөн. За нийт хэлийн зааг бол 2012 онд 194 засгийн газрын тогтоолоор гарсан байдаг. Гэсэн хэдий ч энэ хил зааг бол өөрөө маш их маргаантай. Яагаад гэвэл усны хамгаалтын бүсийг бол орон нутгийн засгийн тогтоохдоо бас координатын алдаа маш ихтэй байсан учраас маргаан бий болсон. За ингээд ямар байдал бий болсон гэхээр энэ 194 дугаар тогтоолоор гарсан хэлийн заагт бол аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг төдөлж үлдсэн. Өөрөөр хэлбэл цоцлох нөхөө олгор олох боломжгүй учраас цоцлох боломжгүй ингээд гацаанд орсон гэсэн үг. Тэгэхээр бид энэ гацаанаас яаж гарах юм бэ гэдгийг бол боловсруулж бодож жаад энэ асуудлыг засгийн газар их хурлд өргөн барьсан. Их хурлд 2 жил шахуу ажлын хэсэг ажиллаа. Газар дээр нь ч ажиллаа. Энэ аж ахуйн нэгжтэй ч уулзлаа. Энэ хөдөлгөөнийхэнтэй ч уулзлаа. Ингээд эцсийн дүндээ энэ гаргасан шийдвэрээр шийдвэрлэж байгаа. Тэгэхээр энэ гаргаж байгаа шийдвэрийн гол агуулга бол ерөөс энэ 3 бүстэй 3 өөр байдлаар хандъя л гэсэн асуудал. Гэхдээ энэ бол энэ хуулийг цаашаа бүрэн төгс хэрэгжүүлэх энэ алхам юм а гэж үзэж байгаа. Тэгээ 3 бүс гэдэг нь юу гэхээр энэ урсж бүрдэх хийх гэж байгаа. Энэ урсж бүрдэх хийх бол энэ гол мөрнүүдийн урсж бүрддэг ийм томоохон уулын ориглууд байдаг. Тэгээ энд бол ерөөсөө энэ үйл ажиллагаа явуулахыг бүрэн мөсөн хориглоод энэ тусгай хамгаалалт авъя гэсэн ийм шийдвэр энэ дээр гарч байгаа. Яг энэ бүсэд бол хичнээн аж ахуйн нэгж төрөнд үйл ажиллагаа явуулж байсан гэсэн үг. Бидний одоогийн судалгаагаар бол нийт 395 ашиглалтын тусгай зөвшөөрлийн хүрээнд бол 68 тусгай зөвшөөрлийн урс уралдагт хамаарч байгаа. Тэгэхээр тухайн аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа цаашдаа үргэлжлэхгүй бүрэн зогсно гэсэн үг. Тий. Яг энэ хил загт орсон хэсгээ буцааж өгөөд бусад газараа бол явуулж болно гэсэн. Өөрөөр хэлбэл энэ хил цаг дотор бол бүрэн үйл ажиллагааг нь бол хориглоно гэсэн үг. За дараагийн бүс байгаа энэ усан сан бүхий ангийн хамгаалтын бүс гэдэг энэ голын эргээс 200 м тогтоё гэдгийг сая хуульчиж өгч байгаа. Өмнө нь энийг бол орон нутгийн захиргаа тогтоохдоо зарим нь олон эргээс 10 км зайтай тогтоосон байна. Тэгэхээр энэ бол өөрөө хэлбэл үндэслэлтэй тогтоогддог учраас усны тухай хуулийн энгийн хамгаалтын бүс гэдэг тодорхойлтын дагуу голын эргээс ингэж тогтоож энэ 200-аас цаашаа гадагшаа гарсныг нь бол ажилуулъя. 200-аас дотгошоо орсон дээр нь бол гэрээ байгуулах олборлолт эхэлсэн аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулах байдлаар өргөлүүлж болох юм а гэдгийг энэ хуульчиж өгч байгаа. Тухайн бүсэд мөн хичнээн аж ахуйн нэгж хамрагдж байна. За энд бол 200 гаруй аж ахуйн нэгж орж байгаа. Гэхдээ энэ бол хэсэгчлэн болон бүрэн давцалтай гэдэг янз бүрийн тохиолдлууд байж байгаа. Тэгэхээр зарим аж ахуйн нэгж бол тэр давцалтай хэсгээ хасуулаад үйл ажиллагаа явуулж болно гэсэн. Ойн сан бүхий газарт ашигт малтмал цаашдаа ирж хайх холбоорлох ажиллагаа явагдах уу? Явагдана. Энд бол ерөөсөө ойн тухай хуулиар нэг мод тайрвал 10 модыг ургуулна гэж бүр ингэж заасан байна. Тэгэхээр энэ хуулийг хэрвээ тухайн аж ахуйн нэгж зөвшөөрөөд ойн тухай хуулиар явах юм бол энэ ойн сан буюу өөрөөр хэлбэл дан ойн сан давхцсан газрууд бол үйл ажиллагааг зөвшөөрөх гэсэн юм. Ойн сан бүхий газрын аль ч хэсэгт нь бол үйл ажиллагаа явуулах боломжтой болж байна гэсэн үг үү? Ерөөсөө энэ болцлыг зөвшөөрж байвал өөрөөр хэлбэл нэг мод тайрсныхаа дүүцүүлээд 10 модыг тарих юм бол ойн тухай хуульд тэгж заасан байна. Энэ хуулийн заалтыг хэрэгжүүлж чадна гэвэл тухайн аж ахуйн нэгж зөвшөөрөё гэж үзэж байгаа. Гэхдээ яг энэ ойн сантай давцалтай ерөөсө 20 тусгай зөвшөөрөл байж байгаа.
Тэгэхээр энэ хуулийн өөрчлөлтөд олгодуулаад хэдийн аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа яг бүрэн зогсож за төрөөс эдийн хэмжээний нөхөн төлбөр нэхэмжлэх багцаа тооцоо гарч байна. За ер нь бол энэ 200 метрээр голын эргээс нь татсан юг үзэхэд бол нийт 488 тусгай зөвшөөрөл байсан. Үүнээс стратегийн орд болон бусад одоо шалтгаанаар лицензийн цуцлагдсан шалтгаанаар 395 тусгай зөвшөөрөл байгаа. 395-аас бол 68 буюу тэр урс бүрэлд хийх бол ерөөсөө огч зөвшөөрөхгүй учраас энэ бол хийгдэхгүй. За энэ 395 дээр бид нар ер нь хэдэн төгрөг нэхэмжилж болох бол гэсэн тооцоог гаргахад бол 2.2 их 80 төгрөг гарахаар энэ тооцоо байгаа. Тэгэхээр энэ хуулийн зохицуулалтаар бол төрөөс мөнгө нэхэхгүй аж ахуйн нэгжин бол үйл ажиллагаагаа энэ хуулийн дагуу гэрээ байгуулж явуулаад аж ахуйн нэгжин ашигтай байгаль орчинд ашигтай төрдөж гэсэн одоо татвар төлөгчдийн мөнгийг нөхөн олгор гэж өгөхгүй ийм тал талын ашигтай болох учраас энэ хууль бол гацаанаас гарна гэж ингэж үзэж бид нэр оруулж байгаа. Тэгэхээр сүүлийн үед энэ бас зарим иргэний хөдөлгөөний зүгээс бас хөндөж гаргаж тавьж байгаа нэг асуудал бол энэ гацууртын ордыг цаашдаа ашиглах нь зөв эсэх тухай яригдж байна. Энэ орд тухайлбал энэ хуулийн үйлчлэлийн аль хэсэгт нь хамаарна гэсэн үг. Зөвхөн он санд энэ газар бол 303 га газар бол олборлолттой өгдөх юм байна. Үүний бол 163 га газарт нь өмнө нь шороо орд ашиглаж исэн эвдрэл орчихсон газар гэж байна. Яг уурхаан тэлэлтийн хүрээнд бол 70 га газрын одоо шинээр хамрагдах ийм нөхцөлтэй байгаа. Гэхдээ тухайн компани бол энэ 70 га газараа яг энэ ойн тухайн хуулийн дагуу ахиж одоо дүүцүүлж мод тарьж хамгаалах юм үүрэг хүлээнэ. За баярлалаа. Таны ажилд амжилтсаа. Эрхэм үзэгчдээ цагийн үрд хөтөлбөрийн зочны ярилцлагаар Уулуурхай яамны газрын дарга Батхүү оролцлоо. За гол мөрний урсац бүрэлдэхэх усан сан бүхий газрын хамгаалтын бүс ойн сан бүхий газарт ашигт малтмал ирж хайх олборлох ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн зарим өөрчлөлтийн талаарх асуудлыг зочны ярилцлагаар хөндлөө. Улсын хурлын чуулга өнгөрсөн 7 хоногт буюу цагаан сарын битүүний өдөр хуралдаж энэ намрын чуулганы хаалтын хуралдаанаа хийсэн. Хуралдаанаар хүлээлт үүсгээд байсан хэд хэдэн чухал хуулийн төслийг хэлэлцэж шийдвэрлсэн юм а. Монгол улс Япон улсын хооронд байгуулсан эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээрийг улсын хурал сойрхон батлаа. Зогсон байдалд ороод байсан урт нэртэй хуулийн төсөлч мөн шийдэгдсэн. За өрийн удирдлагын тухай хуулийг баталснаар төсөв санхүүгийн урт хугацааны тэнцвэрт байдлыг хадгална гэд намрын чуулган сүүлийн өдрөө дотоод болон гадныхны анхаарлыг татсан олон хуулийн төслүүдийг баталсан байна. Засгийн газраас эдийн засгийн хүндрэлийг даван тул гарах хэмжээний тухай тогтоолын төслийг улсын хуралд өргөн барьсан. За энэ бол бидэнд тулгарсан эдийн засгийн хүндрэлтэй байдлыг хэрхэн шийдэх вэ гэдэг дээр барьж ажиллах гол газрын зураг байх ёстой юм а. Макро эдийн засгийг тогтворжуулах болон эдийн засгийн өсөлтийг дэмжих гэсэн хоёр үндсэн чиглэлийн хүрээнд энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болж байна. Нийтдээ 74 арга хэмжээг хамруулахаар төлөвлөж төсвийн бодлогыг сайжруулах, санхүүгийн тогтвортой байдлыг дээшлүүлэхэд чиглэсэн мөнгөний бодлого хэрэгжүүлнэ. Зам нийгмийн халамжийн бодлогыг зорилттой бүлэгт чиглүүлэх эмзэг бүлгийг хамгаалах зэрэг арга хэмжээг тусгажээ. Түүнээс гадна гадаадын хөрөнгө оруулалт болон экспортыг нэмэгдүүлж, импортыг орлох дотоодын үйлдвэрлэлийг дэмжин, за бизнесийн орчныг сайжруулах зэрэг арга хэмжээг тусгасан. За энэхүү тогтоолын төслийг улсын хурал хаалтын хуралдаанаараа хэлэлцэж баталсан юм а. Урт нэртэй хууль буюу гол мөрний урсац бүрэлдэх их ойн сан бүхий газар ашигт малтмал хайх ашиглахыг хориглосон хуулийн дагаж мөрдөх журмыг мөн өөрчиллөө. Ашигт малтмалын тухай хуульд бас өөрчлөлт орууллаа. Ингэснээр уулуурхайн салбарт ахиц гарч ирээдүйд хөрөнгө оруулалт нэмэгдэнэ гэж үзэж байгаа юм а. Урт нэртэй хуулийн дараа хаагдаад байсан 300 орчим уурхай сэргэж үйл ажиллагаа нь жигдрэх боломжтой гэж үзжээ. Улсын хурлын хаалтын хуралдаанаар мөн өрийн удирдлагын тухай хуулийг хэлэлцэж баталлаа. Ингэснээр Монгол улс өр, зээл, бондын талаар нэгдсэн ойлголттой болсон гэж үзэж байгаа юм. Аймаг нийслэл засгийн газрын өр нэг тооцогдож харин орон нутгийн болон төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн өр зээл тусдаа бичигдэх юм а. Аж ахуйн нэгжүүдэд зээлийн баталгаа гаргаж үйл ажиллагааг нь дэмжинэ. За гэхдээ засгийн газрын баталгаа дотоодын нийт бүтээгдэхүүний 20%-аас хэтрэхгүй байх зэрэг заалтуудыг тусгаж өгчээ. За монголчуудын хувьд хамгийн өргөн дэлгэр тэмдэглэдэг баяр бол цагаан сар. За цагаан сарын баяр эдийн засагт хэрхэн нөлөөлдгийг бид энэ удаа сурвалжлаа. Цагаан сараар монголчууд 1 их 80 орчим төгрөгийг эдийн засгийн эргэлтэнд оруулдаг байна. Энэ нь мөнгөний урсгалыг нэмэгдүүлж эдийн засагт эерэг үр дүн авчирдаг гэж эдийн засагчид үзэж байгаа юм байна. Цагаан сарын баяр тэмдэглэхэд нэг өрх 1 сая 300 орчим мянган төгрөг зарцуулж байна гэсэн албан бус судалгаа байна. Манай улс нийт 730 гаруй мянган өрхтэй
Үүний 450-аас 500 орчим мянган өрх нь цагаан сар тэмдэглэдэг гэж үзвэл монголчууд энэ баяраар 180 гаруй төгрөгийг эдийн засгийн эргэлтэнд оруулж байна гэсэн тооцоо гарч байгаа юм. Боосны мах, гурил, хэвийн боов, ууц, Монгол дээл хувцас, арх тарс, цагаан эдэ гэд бүгд үндэсний үйлдвэрлэл юм а. Ингээд үзэхээр цагаан сарын баяр зориулсан нийт мөнгөний ихэнх хувь нь дотооддоо шингэж эдийн засгийг сайн идэвхжүүлж байна гэдгийг хэлж байна. Жишээ нь Монгол улсын нэг өрх дунджаар сая төгрөг хэрэгэлдэг гэх юм бол энэ цагаан сарын зарцуулдаг юм уу гэх юм бол бид нэг 6-700 тэрбум төгрөгийн асуудал яригдж байгаа юм. Энэ нь бол Монгол улсын эдийн засгийн нэг 10 орчим хувь руу өгөхөөр тоолдоо. Тэгэхээр энэ богино хугацаанд ийм хэмжээний зарцуулалт хийгдэж байна гэдэг бол эдийн засгийн маш хүчтэй эрчимжүүлж байгаа мөнгөний эргэлтийг тухайн цаг хугацаанд бол маш их сайжруулж байгаа хэрэг болно. Цагаан сарын баяраар 180 төгрөг эдийн засгийн эргэлтэнд орсон бол энэ мөнгөн дүнгийн 20 гаруй хувийг төрөөс олгожээ. Тодорхойлбол 2 дугаар сарын цалин дэтгэвэр халамжийн мөнгө тэр чигтээ цагаан сарын баярт зарцуулагддаг байна. Үүнд тэтгэврийн санхүүжилт 65 тэрбум төгрөгийг нийгмийн даатгалын сангаас олгосон байгаа. Халамжийн санхүүжилтийг нэг 30 орчим тэрбум төгрөг, цалингийн санхүүжилтэнд нэг 140 орчим тэрбум төгрөгийг улсын төсөв болон орон нутгийн төсвөөс олгосон. Ингээд тооцвол нийтдээ нэг 230 гаруй тэрбум төгрөг иргэдийн гар дээр цагаан сарын өмнө төлөөс санхүүжилт болж очсон байна. Нийт эдийн засгийн 5% тэнцвүүц болон түүнээс дээш хэмжээний мөнгөний урсгал нь макро эдийн засгийн түвшинд нөлөөлж байна гэж үздэг байна. Макро эдийн засагт нөлөөлж байгаа энэ баярыг үндэсний үйлдвэрлэлээ дэмжих, хөдөлгөөн болгож хөгжүүлэх, бодлогоор дэмжих нь зөв. Дэлхийн орнуудад үндэсний хэмжээний томоохон баярууд нь эдийн засгаа дэмжих чухал хөшүүрэг гэж харж, засгийн газрын зүгээс онцгойлон анхаарч байдгийг бид суралцах ёстой гэж эдийн засагчид хэлж байлаа. Сар шинийн өдрүүдэд гэр хороолол хотын зах руу чиглэсэн автомашины хөдөлгөөн нэмэгдэж, иргэд олон цагаар төвжирдэг. Энэ жил автозамын ачаалал их байсан ч иргэд олон цагаар төвжирэх нь харин харьцангуй бага байсан. Сар шинийн өдрүүдэд ажилласан замын цагдаагийн бие бүрэлдэхүүн зохицуулт сайн хийсэн гэж иргэд ам сайтай байгаа юм байна. Замын цагдаа нар шинийн 1-2-3-нд үүргийн 6 цагаас эхлээд шөнийн тэг цаг хүртэл ажилласан байна. За жолооч нар замын хөдөлгөөнд соёлтой оролцож, бусдадаа төвөгч хэрэгдэл учруулаагүй гэж ярьж байна. Урсус өрөөд хөдөлгөөнд төвжил гацаа үүсгдэг энэ асуудал бол харьцангуй маш бага байсан. За шинийн нэгэнд бол золгож амжсангүй. Шинийн нэгэнд чи өглөө бид 8 цагаас гэж гараад ажил гараад орой 22 цаг, 23 цаг, 24 цаг сүүлийн хүмүүс бууж байгаа болохоор тэгээд өдөр чинь ажиллаад тэгээд хөдөлгөөнийг ямар ч байсан зогсоочихгүй, гацаачихгүй төглөөл одоо нийт бүрэн бүрэлдэхүүнээр ажилласан. Үүн дээр бол бас хэв журмын албанаас бас бидэрт тусламж тусалцаа үзүүлж бас хэв журмын албаны нэг 9 алба багш нэмэгдсэн. Хангул дүрэгт цагдаагийн 40 гаруй бие бүрэлдэхүүн ажилласан байна. Энэ дүрэгт хиймрийн овоо байдаг учраас гурвалжингийн гүр ачаалалтай байсан. Гэхдээ бид төгжрлийг сэргийлж чадсан гэж Хангул дүргийн замын цагдаагийн дасгийн ахлах зохицуулагч Бат Эрдэнэ хэллээ. Тэрийг бол тухайн үед нь зохион байгуул тэгээд манай замын зохион байгуул хэрэгсэн байцаагч тустай байдаг. Тэр байцаагч зогсоол талбайг зэгсээд энэ жилдээ бол нэг ачаал авсан бол байхгүй. Ийм зэгстэй зохион байгуул ажилласан байгаа. Шинийн 2-нд бол уул нар харах юм бол цөөхөн байгаад шинийн 3-аас ахиж ихсээд одоо ингээд 5-нд бас нэг ихсдэг. Гэр бүлийнхэнтэй золгож амжсан уу шинийн нэг? Хил амжаагүй 2-нд ажилласан байгаа гэр бүлийнтэй. Манай гадагш бол шинийн 1-нд бүгд ерөөс уртсан цагаар баярын өдрүүдэд гэр хорооллын зам төвжирч иргэд бараг л автомашинда шинэллээ гэж ярьдаг байсан. Тэгвэл энэ жил ийм асуудал гараагүй байна. Өмнөчлүүдийг бол ард иргэд ер нь яг хаагур төвжирдгийг ерөнхийдөө мэддэг болсон юм шиг ер нь өөрөөсөө замаа гайгүй сонгож явж байгаа шиг санагдсан шүү надаа. Тэгээд ер нь гэр хорооллын замууд их ачаалдаг. Тэгээд би өөрөө бас гэр хорооллын зам дээр гарсан. Тэр ч утгаараа ер нь энэ жил нодлонгийнхаа хувьд бол арай гайгүй байлаа. Тэгээд шинийн 1-нд аягүй сайхан дулаахан байлаа. Шинийн 2-3-нд их хөтөн байсан. Энэ удаан гадаа зөксөөр шинийн 2-3. Гэхдээ ер нь тэгэл өдрийн 8 цаг л зогссон. Цагаан сарын үеэр зам тээврийн ослын улмаас 89 хүн бэлтэж гэмтсэн байна. Гэхдээ өнгөрсөн жилдээ харьцуулахад ослын тоо буурчээ. Жолооч нар 4 журмаа барьж замын хөдөлгөөнд оролцох юм бол осолж гарахгүй. За мөн бидний ажлыг ойлгож тусдим болж байгаа хэрэгэ гэж замын цагдаа нар ярьж байлаа. Анхаарлаа хандуулж байгаад баярлалаа. Дараагийн мэдээ.
Аливаа асуудалд иргэдийн оролцоог хангахын тулд олон нийтийн дунд санал асуулга явуулдаг болсон хамгийн сүүлд засгийн газар эдийн засгийн хүндрэлээс хэрхэн гарах талаар иргэдээсээ санал авсан. Бусад улс оронд ч гэсэн ийм жишг байдаг. Гэхдээ шинжлэх ухаан дээр үндэслэж санал асуулгаа баталгаажуулах хэрэгтэй гэдгийг Америкийн нэгдсэн улсын Стэнфордын их сургуулийн профессор бидэнд зөвлөж байна. Америкийн нэгдсэн улсын Стэнфордын их сургуулийн эрдэмтэд дэлхийн 70 гаруй улсын иргэдийн дунд санал асуулга явуулж түүнээс гарч байгаа үр дүнд судалгаа шинжилгээ хийж үзсэн байна. Энэ судалгаагаар олон нийтийн дунд явуулсан эхний санал асуулга хүчингүй болох магадлал өндөр байдгийн байна. Тиймээс баталгаажуулах санал асуулгыг заавал явуулдаг. Ингэж явуулсан санал асуулга үр дүнтэй байгааг тэд судалгаагаар тогтоожээ. Бид иргэдээс авсан санал асуулгыг үр дүнтэй болгохын тулд эхлээд 200-аас 300 хүн сонгодог. Тэгээд сонгосон сэдвийнхээ хүрээнд санал асуулга явуулдаг. Дараа нь санал асуулганд оролцсон хүмүүсийг тухайн сэдвийн дагуу сургалтанд хамруулж мэдээлэлтэй болох бололцоог хангаж өгдөг. Ингээд хэсэг хугацааны дараа дээрх хүмүүсийнхээ дунд дахиад санал асуулга явуулдаг. Энэ санал асуулга хамгийн үр дүнтэй болдог. Бид энэ аргаа танаа хөрш бүгд найрамдах хятад ард улсад хүртэл туршиж үзсэн. Хэрэгцээ юу вэ гэдгийг гаргыг гэвэл тийм санамсаргүй төвөрсөн хүмүүсийг суулгаж байгаад тийм ээ. Тэгээд тэрэн дээр ингээд сайн тал муу сал аль нь яриад одоо экспертүүд яг мэрэгчлэлтүүд зүгээр нөгөө бизнес эрхэлж байгаа улс нь цэвэр мэрэгжил улсууд яриад мэдээлэл сайн өгöd тэгээд тэд нар дараа нь зөвлөмж гаргацдаг тийм ээ. Энэ нь зөв юм байна гэсэн. Тэгэхээр энэ бол өөрөөр хэлбэл лоббигүй арчлалаа гэж ойлгох хэрэгтэй. 2012 оноос хойш нийслэл хотоос иргэдийн дунд нийт 4 удаа санал асуулга явуулж иргэдийн хүсэлтийн дагуу асуудлыг шийдвэрлэжээ. Үүнээс хамгийн үр дүнтэй нь автомашины дугаарын хязгаарлалтын байна. Тиймээс цаашдаа ийм байдлаар олон асуудал шийдвэрлэх боломжтой гэж нийслэлийн удирдлагууд үзэж байна. Барилгын ажлын саатаж баггүй хил ам дагуулад байсан нийслэлийн 3 дугаар төрх эмнэлгийг эх сарын 8-нд улсын комист хүлээлгэж өгөхөөр ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар барилгын ажил 90 орчим хувьтай, харин тоног төхөөрөмжийн угсралт, гадна тогтчилт зэрэг ажил үлдээд байгаа юм а. Хэрвээ санхүүжилт саатаагүй бол бүтэн жилийн өмнө эмнэлгийн барилга ашиглалтанд орох боломжтой байсныг албаны хүмүүс хэлж байна. 3 дугаар төрх эмнэлгийн одоогийн байрлаж байгаа байр 1955 онд анх цэргийн амбулаторийн зориулалтаар баригдсан. Өөрөөр хэлбэл төрхийн зориулалтаар ашиглах боломжгүй. Гэтэл энэ байшинд сүүлийн 15 жил төрх эмнэлэг ажиллаж байна. Жил ирэх бүр төрөлтийн тоо нэмэгдэж 2013 онд 6100 их амаржиж байсан бол харин 2015 он гарснаас хойш 800 орчим их няраалаад байна. Орныхоо тоонд захирагдаад хэвтэ эмчлүүлэх зайлшгүй шаардлагатай ээжүүдийн дөнгөж 50%-ийг авч байгаа учраас шинэ барилгаа хүлээж байгаа гэлээ. 45 ортой гэдэг нэрийдлэр бид нар батлагдаж авч байгаа хүн хүчний нөөц, ийм тарианы нөөц, хангамж, за бага тоног төхөөрөмжийн хүлцэн хангамж бол 45 орнод зориулагдсан байдаг учраас бид нар бол энэ үйл ажиллагааг явуулахад сүүлийн жилүүдэд бэрхшээл улам ихсэж байгаа. Жишээлх юм бол бид нар бол нийт одоо өдөрт ирж байгаа хүмүүсийн 52% буцаад 48% нь л хэвтэж байгаа. Харин энэ бол 3 дугаар төрх эмнэлгийн 150 ортой шинэ барилга. Төрх эмнэлэгт ашигладаг хамгийн сүүлийн үеийн зураг төслөөр барьсан ээжүүдийн амрах өрөө, мэс цэслийн дараах битүүмжилсэн тасалгаа, хүчил төрөгчийн хоолой гээд олон улсын стандартад нийцсэн эмнэлгийн барилгын ажил 90 орчим хувьтай явж байна. 3 сарын 8 гэхэд эхний байдлаар улсын комист хүлээлгэж өгнө гэж барилгын компани удирдлагууд ярьж байна. Үндсэндээ бол барилгын объект бол 80-90% ийм байж байгаа. Ерөнхийдөө бол дуусах хэмжээнд бас технологиос шалтгаалаад гадна тогтчлтын ажил одоо энд багтсан одоо цэцэрлэгжүүлэлт ийм юм дээр бол энд өгөх боломжгүй байгаа. Энэ дулааны удирдлагын гүйцэтгэх гүйцэтгэдэг. Тэгээ бид бол зорилго бол 3 сарын 8-нд ямар ч байсан доторх объектоо бүх хэмжээнд дуусгахчи гэсэн зорилготой байгаа. Энэ бол Баянзүрх дүүргийн төдийгүй улсын хэмжээнд байгаа эхчүүдийн олон жил хүлээсэн төрх эмнэлэг. Тиймээс барилгыг богино хугацаанд ашиглалтанд оруулахын тулд Баянзүрх дүүргийн 110 эмэгтэй цэвэрлэгээний ажилтнанд тусалж байна. 3 дугаар төрхийн шинэ барилга ашиглалтанд орчихвол жирэмслэлт болон төрөлтийн явцад тулгардаг цөөнгүй асуудлыг шийдэж чадна гэж олон нийт хүлээж байгаа юм а. Орчин үеийн тоног төхөөрөмж бол маш сайтай одоо өрөө болгоно гэхэд одоо бүгд ийм одоо тийм дуудлага хүчил төрөгчийн өрөөнүүдтэй замун одоо агааржуулсан вакуумжуулсан
орчин хагалгааны дараа хүн бол зарим хүмүүсүүд бол хүнд усууд бол вакуумжуулсан ийм орчинд орох хэрэгтэй. Гэтэл энд бол одоо хаанч байхгүй, Монгол ус байхгүй вакуумжуулсан орчинтой ийм одоо төрх байгаа. 3 дугаар төрх эмнэлэг бол Баян зүрх дүүрэг төдийгүй улсын хэмжээнд их эмэгтэйчүүдэд үйлчлэх томоохон төв болно. Бүрэн хүчин чадлаараа ажиллавал 250 ихэгч нэг дор хүлээн авч эмчилгээ үйлчлэлээ үзүүлэх боломжтой юм байна. Хөрөнгө мөнгө барилгын явц гээд олон хил ам дагуулж байсан тус барилга ямар ч байсан тун утахгүй ээжүүдээ хүлээж авахар боллоо. ММ агентлагийн сурвалжлах багийнхны хөдөө орон нутгаас бэлтгэсэн мэдээлэлээс одоо хүргэж байна. Булган аймгийн Хутаг өндөр сумын нэгэн фермээс дараагийн сурвалжлагаа бэлтгэлээ. Тэдний хувьд нийслэлийн томоохон зоогийн газруудад үхрийн мах нийлүүлдэг 1 кг махыг 28 мянган төгрөгөөр борлуулдаг байна. Энэ фермийн мах Австрали үхрийн махнаас илүү зөөлөн бас амт шимтэй гэж хэрэглэгчид нь үнэлдэг. За тэдний бизнес жилдээ 400 сая төгрөгийн орлого болж байгаа юм байна. Гамбат Пүрвл хамнаар энэ нутагт амьдраад 20 жил болж байгаа Канадын иргэн Жереми Тисентэй хамтарч ферм байгуулад 3 жил болж байна. Энэ ферм 300 гаруй үхэртэй. Үхрийн махаа тэд Улаанбаатар хот дахь томоохон 6 зоогийн газарт мөн оюу толгойд нийлүүлдэг юм байна. Тэд үхрээ нядалгаанд орохоос өмнө 90 гаруй хоног эрчимтэй тэжээдэг учраас амт чанар нь сайн байдаг гэж ярьж байна. Өвс тэжээлийн болохоор зэрэг бид нар хөвчлэн дандаа тарим зургуулаар тэжээлдэг байгаа. Тэ ногоон тэжээл тарж тэрийг өвөлдөө өгдөг, хүч тэжээл өгдөг. Тэгээд дээрэс нь бас нэмэлт бурам 7 цашиг 7 гэл өгдөгдөө. Тэгээд одоо мах нь маш зөөлөн байдаг. Тэгээд олон хоног тэжээсэн учраас энэ бас малын маань мах бараа махандаа ч гэсэн ер нь өөх мах ингэж заагалсан цаанасаа тэгж төрж ирдэг. Үхрийг бага наснд нь буюу шүтлэн байхад нь ядгалж нэг шүтлэнгээс 170 кг мах авдаг. Үүнээс 20 гаруй килограмм нь стейкний мах болдгийм байна. Тэд энэ жижиг үйлдвэртэй махаа ангилж ялгадаг. Жижиглж хэрчиж जैन, гулашны мах хийж जैन. Тэгээд хавиргын зүгүүд жижиглээд пакетлж जैन. Тэгэл төрлөөр нь хүмүүсийн захиалга яаж орж ирэх үтергүй нь л шүү дээ. Захиалга хийчихсэн авчиж өгдөг гэж байна. Тэрийг бол одоо яг одоо тэр ресторануудаа бол хүргэж өгч л байна л да. Хотод тэгээд бид нар ч бас нэг жижиг юм зортой шүү дээ. Тэгээд тэндээ махаа татчихдаг. Хотодоо борлуулалтаа хариуцсан хүн байна. Хөдөлмөрлөж чадах юм бол хөдөө нутагт сайхан амьдарч болно. Дундаж амьдралтай нэг малчин өрх жилд 20 сая төгрөгийн орлоготой. Тэдгээр малчид нэгдээд яг ингэж хонь, үхэр, тугалын фермийг дагнаж байгуулах юм бол илүү их ашиг орлоготой байх боломжтой гэсэн юм а. 500 үхэртэй хүн 500 үхрээ ганцаар хөөсөлж явахгүй 500 үхрээ ийм аж ахуй хийгээд одоо нэг 3 малчинтай хөөсөлдөд явж ивэл бас одоо залинжуулаад ажиллаулаад ингээд явахад боломжтой юм л гэж бодож байна л та. Тэгэд хөрөнгө оруулалтуудаа ер нь хувь хүн өөрөө л хийгээд тэгээд тэрэнд нь хөрөнгө оруулалт хийж байгаа юмд нь төр оруулсдаггүй. Ерөөсөө ер нь үндсэн бодтой мал эмнэлэг үржлийн талынхын дэмжээд төр бас хөрөнгө өгөөд ингээд явдаг бол энэ аж ахуйнууд босоод ирэх юм болов уу гэж надад харагдаад байна. Булган аймагта жишг үхрийн аж ахуйг хөгжүүлж байгаа Пүрвл хам Гамбатнаар үхэр сүргийн тоогоо нэмэх, махны үйлдвэртэй болох зорилготой. Дөнгөжил бизнес нь эхэлж байгаа учраас хөрөнгө мөнгө ихч шаардаж байна. Тиймээс төрөөс зарладаг хөтөлбөр хөнгөлөлттэй зээлд хамрагдчих юм бол цаашдын төлөвлөсөн ажлуудад нь том тус болно гэж тэд ярьж байлаа. 2014 онд манай нийт тэмээ сүрэг 30 мянга орчмоор өссөн дун гарсан. Тэмээ зуданд тэсвэртэй бэлчээрт гамтай. За дээр нь нэг ингнээс авах ашиг шим бог малаас хэд дахин илүү болохоор малчид тэмээ сүргийг илүүд үзэх болсон хэмээн Ховд аймгийн Манхан сумын тэмээчин болд ярьж байна. За эднийх сүүлийн хэдэн жил бог малаа цөөлж тэмээ өсгөх болжээ. Энэ нь ч илүү ашигтай байгаа гэж малчид хэлж байгаа юм. Говьалтай Ховд аймагт тэмээ өсгөхөд тохиромжтой нутаг. Шарган говь, хүүсийн говь, зэргийн гол, хар ус нуурын хаяг дагаад 1950-аас 1990 он хүртэл тэмээ сайн өсч байжээ. Учир нь энэ нутгийнхан хол нүүдлэхийн Манхан сумын Баян голгогийн малчид цусландаа гарахад 100 орчим километр нүнэ. Тиймээс тэмээ сүргийг ачлаг унлагандаа ашиглах зорилгоор өсгдөг байсан. Харин 1990 оноос эхлэн машин техник их бий болсноор тэмээгээр нүүх нь багасч тэмээгч өсгөхөө болжээ. Тэгвэл сүүлийн үед олон тооны бог мал өсгөж байснаас хідэн тэмээтэй байсан нь илүү ашигтай юм байна гэдгийг малчид ярих болсон байна. Нас биед хүрсэн нэг атыг зарахад 2 сая төгрөг болдог юм байна. Энэ нь бараг 10 хоньны үн хэмээн малчид ярьж байлаа.
Цэргийн гүндэж одоо эртнэрүүл тэмээнэ нутаг дээр үед манай нэгдэл баясгалын амьдрал нэгдэл гэж яаж захт улсад тэмээрээ 2 удаа төрүүлж машин 53 машин 30 машинаар сагнуулж ясна. Одоо бол сүүлийн зах зээлийн үед энэ тэмээ нэлээд төрж ясна. Одоо сүүлийн үед манай залуу малчтаа тэмээ өсгөх хөгжүүл тусалж онцгой анхаарч ашиг хэмжээний хүртэл таталдаар их сайн ажиллаж байгаа. Сүүлийн жилүүдэд тэмээ бол одоо сумын хэмжээнд 3000 хүртэл өсөж байгаа. Манай өөр нэгдлийн тэмээ чинь. Тэгээд одоо аав тэгээ бигээ 3%-аар надад тэмээ маллаа гэж. Манайхаа ээлжиндээ тэгэл нэг ээлжиний 15 инг. Тэгэл жилийн дөрөв үйлрэл тэгэл. Намар үйл голч ирэн цаандаа тэгэл. Ховдөг зорж ирдэг гадна дотны жуулчид адууны ариг хүрний сүүнээс илүү энгний хормог их сурдаг байна. Учир нь энгний сүү бусад малынхаас илүү эрүүл мэндэд ашиг тустай, эмчилгээнд хэрэглэхэд үр дүнтэй байдаг юм байна. Тэгэл хормогийн арга хийгээл ааруул гаргана. Тий. Тэгээд таарцуулахад одоо энэ илүү эрүүл мэндэд ашиг тустай ч юм уу зэрлэг. Тустай. Тавн хөөн бөөр тэгэл дотор эргэтэнд сүүн сайн айргэн ч сайн тэгэл. Жилд 15 инг саахад 60-аас 70 ямаа сааснаас илүү ашигтай хэмээн тэрээр ярьж байлаа. Үүнээс гадна ямаа өсгөхөд бэлчээр амархан талхалгаддаг бол тэмээ бэлчээрт гамтай, зуданд дэсвэртэй. Өөрөөр хэлбэл эдийн засгийн хамгийн баталгаатай мал тэмээс сүүлийн хэдэн жил манхан суманд тэмээ сүрэг тогтмол өсөх болжээ. Цагийн урд гадаад мэдээгээр үргэлжилж байна. Өчигдөр Украинд Оросыг дэмжигч төр засгаа огцруулж шин засаг бүрдэх эхлэлийг тавьсан Майданы жагсааллын 1 жилийн ой тохиолоо. Энэ өдөр украинчууд нийслэл Киев хотын төв талбайд цуглаж Майданы жагсааллын үеэр амьд иргэдийн дурсгалыг хүндэтгэж жагссан байна. 2014 оны 2 дугаар сарын 22-ны өдөр Киев хотын талбайд жагсааллын үеэр мэрэгэн буучдын сумд 100 гаруй хүн өртөж амьд өргөдсөн. Тухайн үед ерөнхийлөгч байсан Виктор Янукович нутаг орноосоо зүхтан гарч байсан юм а. Украины парламент 2014 оны 2 дугаар сарын 22-ны өдөр жагсаал цуглаан улам хүчээ авч олон хүний амьд өргөцсөнтэй холбогдуулан ерөнхийлөгч асан Виктор Януковичийг огцруулах санал хураалт явуулж байсан юм а. За Кримийн хойгийн ард иргэд төрийн эргэлт гарсан энэ үйл явдлыг таатагаар хүлээн авч булмаар сарын дараа Оросын холбооны улс Кримийг нэгтгэж авсан билээ. За эдгээр үйл явдлын дараагаар Украины босгочид Киевийн шин засаг захиргааг эсэргүүцэж Оростой хил залгаа зүүн бүсийн 2 мужийн ихэнх нутгийг эзэлж авсан. За энэ зөрчлөөс үүдээд өнөөдөр Украины зүүн нутагт 5600 гаруй хүний амьд өргөдөд байна. Энэхүү ойн арга хэмжээний үеэр Украины ерөнхийлөгч Петр Порошенко Европын холбоонд гишүүнээр элсэх сонирхлоосоо ухрахгүй гэдгээ мэдгдлээ. За Украины ерөнхийлөгч болон Европын эрх баригчид тухайлбал Европын зөвлөлийн ерөнхийлөгч Дональд Туск мөн Герман, Польш, Гүрж, Молдавын төрийн тэргүүнаар Майданы жагсаалын үеэр амьд өргөдсөн хохирогчдын дурсгалыг хүндэтгэх жагсаалд оролцжээ. Тэдний энэ оролцоо Украиныг Европын орнууд дэмжиж, за Европын холбоонд гишүүнчлэхэд нь лобби хийж байгаагийн илэрлээ гэдгийг ажиглагчид тэмдэглэж байгаа юм а. За жагсагч иргэдийн зарим нь Украиныг Европын холбоотой нэгдэхийг дэмжсэн уриалгазан барьсан байна. За Украины ерөнхийлөгчийн Европын холбоонд элсэх зорилтоо тунхаглаж, Европын эрх баригчид хүртэл очиж ингэж дэмжиж байгаагаа илэрхийлсэн нь Украины хямралыг улам эдрээтэй болгохныг хүчин зүйл юм а гэдэгтээ зарим шинжээчид санал нэг байна. Германы гадаад хэргийн сайд Франк-Вальтер Штайнмайер Украины зүүн нутагт гал зогсоох гэрээний хэрэгжилтийн талаар таагүй мэдээлэл хүлээж авснаа мэдгдлээ. За Минск 2 буюу Украинд гал зогсоох гэрээний хэрэгжилтэнд Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллага хяналт тавьж ажиллаж байгаа. За энэ байгууллагын өгсөн мэдээллээр гал зогсоох гэрээг 2 тал зөрчиж байна. За гэхдээ дайтагч 2 тал байлдааны шугамнаас хүнд зэр зэвсгээ эргүүлэн татж байгаа гэсэн мэдээлэл ирж байгаа юм а. За бараг 10 хоногийн өмнө Украин Оросын холбооны улс Франц, Герман буюу Нормандийн дөрвөл Белорусын нийслэл Минск хотод Украины хямралыг инх тайван замаар шийдвэрлэх асуудлаар хэлэлцээ хийж Украины зүүн нутагт гал зогсоох гэрээ байгуулсан. За гэрээ байгуулагдсанаас хойш дайтагч 2 тал гэрээг хит хэдэн удаа ноцтой зөрчсөн байгаа. За Украины тал Оросын холбооны улсыг дэмждэг салан тусгаарлагчид гал зогсоох гэрээг 10 гаруй удаа зөрчсөн. Ихэвчлэн шөнийн цагаар их буу пуужингаар галладаг тухай мэдээлж байна.
За өнгөрсөн шөнө гэхэд босгочдын хяналтан дугаа Донецк хотод дэлбэрэлт болж их бууны галанд хид хідэн барилга сүйдсэн тухай босгочид цахим хуудасаараа дамжуулан мэдээлж байна. Гэхдээ тулалдааны галын төвшин гал зогсоох гэрээнээс өмнөх байдалтай харьцуулахад буурсан гэж хэвлэлүүдэд мэдээлж байгаа. Мөн өчигдөр Майданы жагсаалын 1 жилийн ойг Украины 2 дахь том хот болох Харьковд тэмдэглэх үеэр тесрэх бөмбөг дэлбэлж 2 хүний амьд хүрсэн тухай Украины дотоод хэргийн яамнаас мэдээлжээ. Бидний эсэргүүцэгч бидний дайснууд Украины амгалан тайван байдлыг алдагдуулахыг чармааж байна. Харьковд болсон энэ халдлага террорист шин чанартай хүн бүр мэдэж байгаа. Мөн үүнээс өмнө манай тусгай албаныхан Одиссей терроризмын үйл ажиллагаа болохоос урьдчилан сэргийлж чадсан. Грекийн ард түмэн эрх баригчдынхаа өнгөрсөн 7 хоногийн сүүлээр Брюсселд хийсэн тохиролцоо улс орны эдийн засгийн дампуурлаас нь аврах болов гэсэн итгэл найдвараар хүлээж байна. Грекийн засгийн газар тохиролцооны дагуу олон улсын зээлдэгч гурвал буюу Европын комисс, Европын төв банк, олон улсын валютын санд танилцуулах эдийн засгийн шинжилгээний хөтөлбөр боловсруулж байна. Хэрвээ Грект зээл олгогч гурвал Афины шинжилгээний хөтөлбөрийг хүлээн зөвшөөрвөл энэ сарын сүүлээр зогсох тусламжийн зээлийг дахиад 4 сараар сунгах юм а. Эдийн засганд тааруу байгаа энэ нэгзэгтэй үед Грекийн сүм хийдүүд улс орныхоо эдийн засгийг сэргээхийн төлөө залбирал, мөргөл зохион байгуулж байна. Афин хотын нэгэн сүмийн гадна орон нутгийн иргэд Брюсселийн тохиролцоо Грекийг Еврогийн бүсээс гаргахгүй байхад дэмжлэг болно гэдэгт итгэл муутай байгаагаа илэрхийлжээ. За Грекийн засгийн газар болон түүний зээлдэгчид мөн 19 гишүүнтэй Еврогийн бүс хэдэн 7 хоног яриа хэлэлцээ хийсний дүнд Грекийн зээлийн хөтөлбөрийг сунгахаар өнгөрсөн баасан гарагт тохиролцоонд хүрсэн юм а. За энэ нь Афин эх сард Еврогийн бүсээс гарах нь гэсэн айдсыг багж гисэн дарсан. За тохиролцооны дүнд Грек эдийн засгийн дампуурлаас наандаж 4 сар зайлсхийх боломжтой болж байгаа юм а. Гэхдээ одоо Грек олон улсаас зээл авахын тулд өмнөх зээлийн гэрээнд суурилсан шинжилтийн хөтөлбөр танилцуулах ёстой. За Грекийн засгийн газар боловсруулж байгаа шинжилтийн хөтөлбөрөө өнөөдөр олон улсын зээлдэгчдтэйгээ хэлэлцэж олон улсын зээлдэгч гурвал батлах ёстой юм а. За хэрвээ зээлдэгч гурвал Грекийн засгийн газрын боловсруулсан төслийг батлах боломжгүй гэж үзвэл маргааш Еврогийн бүсийн сангийн сайдууд Евро группийг дахин хуралдуулахаар төлөвлөж байна. Өмнөд Солонгос болон Америкийн нэгдсэн улс гол шийдвэр бяцхан бүргэд хэмээх цэргийн хамтарсан сургуультыг жилбэр Умард Солонгосын төрөмгийллээс урьдчилан сэргийлэх зорилгоор зохион байгуулдаг. Энэ дагуу Өмнөд Солонгосын батлан хамгаалах яамнаас хэрвээ хойд Солонгос эх сарын эхээр Америкийн нэгдсэн улстай хамтран ихэр төлөвлөсөн цэргийн сургуультыг эсэргүүцсэн хариу үйлдэл үзүүлвэл Пхеньяны эсрэг шийдэмгий арга хэмжээ авна гэдгээ мэдэгджээ. Вашингтон сүүлийн зүгээс жил бүр хийдэг энэ цэргийн сургуулиалтаа цэвэр батлан хамгаалах үндэслэлтэй Умард Солонгос руу халдах ямар ч зорилтгүй зохион байгуулдаг гэдгээ удаа дараа мэдэгдсэн юм а. За Умард Солонгос хэрвээ энэ жил өмнөддөө хийх цэргийн сургуулиалтаа цуцалбал цөмийн зэвсгийн туршилтаач гэсэн зогсоох сонирхолтой гэдгээ Америкийн нэгдсэн улсад өнгөрсөн сард илэрхийлсэн боловч за холбоотнууд цэргийн хамтарсан сургуулиалтаа цуцлахаас татгалзаад байна. Америкийн нэгдсэн улс энэ жил өнгөрсөн оныхоос илүү өргөн бүрэлдэхүүнтэй армийн бага цэргийн хамтарсан сургуулиалтанд илгээхээр төлөвлөж байгаа юм байна. Гэхдээ яг хичнээн цэрэг илгээхээ одоогоор нууцлж байна. За өнгөрсөн оны хувьд Америкийн нэгдсэн улс 12,700 гаруй цэргийн өмнөдийн аримтай хамтарсан сургуулиалтанд илгээж байсан юм а. Өнөөдөр Өмнөд Солонгосын засгийн газар Япон Такешима арлын өдрийг тэмдэглэсэнтэй холбогдуулан дургуйцлаа илэрхийлэхээр Сөүл дэх Японы элчин сайдын яамны ажилтныг хуралд дуудсан байна. За Токио Сөүл хоёр Өмнөд Солонгос Японы хооронд орших Цуваа арлын эзэмшлийн тал дээр олон жил маргаж ирсэн юм а. За Өмнөд Солонгос тэрхүү Цуваа арлыг Докто хэмээн өөрсдийн эзэмшилд нэрлэдэг бол Япончууд Такешима арл хэмээн нэрлэж өөрийн эзэмшилд байдаг гэж үздэг. За Сөүл дэх Японы элчин сайдын яамны төлөөлөгч Канасуки Кенжиг Өмнөд Солонгосын гадаад хэргийн яамд дуудаж арлын өдрийг тэмдэглэсэнд Өмнөд Солонгос дургуйцаж байгаагаа илэрхийлсэн албан бичгийг өгсөн байна. За Япон улсын засгийн газар Симане Можид өчигдөр болсон 10 дахь удаагийн Такешима арлын өдрийн баярт төлөөлөгч Йохэ Мацумотог илгээсэн юм а. За төлөөлөгч Мацумото арлын өдрийн арга хэмжээнд хэлсүүгэндээ тэрхүү Цуваа арл нь олон улсын хуулийн дагуу Япон улсын газар нутгийн салшгүй нэг хэсэг юм а гэдгийг цохон тэмдэглэсэн байна. Гэвч Өмнөд Солонгосчууд Японы энэ байр суурийг эсэргүүцэж өнөөдөр Сөүл хотноо жагсаал зохион байгуулжээ.
Туркийн арми лалын ус бүлэглэлийн бүслэлтэнд байгаа цэргүүдийг шилжүүлэх зорилгоор хөрш Сирь улс руу цэргээ илгээжээ. За Сирийн засгийн газар энэ ажиллагааг түрэмгийлсэн үйлдэл хэмээн үзэж байна. Туркийн ерөнхий сайд Ахмет Давутоглу өчигдөр 500 гаруй цэрэг, 100 гаруй хуйгт машин, тэр дундаа 39 танк нь Сирийн газар нутагт нэвтэрсэн болохыг баталсан юм а. За тэрээр Түргийн эзэнт гүрнийг байгуулсан хүний өв эцэг Сулейман Шахын бунхныг хамгаалж байгаа цэргүүдээ аврах зорилгоор Сирь улс руу цэрэг оруулснаа тайлбарлажээ. Тэрхүү бунхнаа нь Ефрат мөрний эрэхт Турктэй хил залгаа Сирийн хилийн бүсээс 35 км-ийн зайд оршдог юм байна. Энэ нь Туркийн явган цэрэг Сирийн газар нутагт нэвтэрсэн анхны тохиолдол болж байгаа юм а. За Сирийн гадаад хэргийн яамнаас Турк Дамаскаас зөвшөөрөл авалгүйгээр цэргээ оруулсан энэ ажиллагааг түрэмгийлсэн үйлдэл гэж үзэж байгаагаа мэдгдсэн байна. Ер нь Туркийн армийн Сирийн хямралд оролцоо сүүлийн үед нэмэгдэж байгаа нь хоёр орны хооронд хурцтал байдал үүсгэх эрсдэлтэйг ажиглагчид сануулж байна. Америкийн кино академийн дээд шагнал буюу Оскарын 87 дахь удаагийн шагнал гардуулах ёслолын ажиллагаа Лос Анжелес хотын Долби театрт ёслол төгөлдөр зохион байгуулагдлаа. Энэ жилийн Оскарт 17 кино 24 номинацид нэр дэвшсэн. За эдгээр шилдэг бүтээлээс шилдэг найруулагчийн шагналыг хүн шувуу киноны найруулагч Александро Гонзалес Иньярритуг, шилдэг эрэгтэй гол дүрийн шагналыг Бүхнийг нэгтгэх онол киноны дүрээр Эди Редмейн, шилдэг эмэгтэй гол дүрийн шагналыг Алис Хиверэ киногоор Жулиана Мур, шилдэг киногоор Хүн шувуу кино тус хүртлээ. Мөн шилдэг туслах эрэгтэй дүрийн шагналыг Гоёо киноны дүрээр Саймонс, шилдэг туслах эмэгтэй дүрийн шагналыг Хүүхэд нас киноны дүрээр Патришиа Аркет, шилдэг дууны шагналыг Глори дуу тус хүртсэн байна. Үргэлжлүүлээ үзэгч та бүхэн ойрын өдрүүдэд нийт нутгаар цаг агаар ямар байхыг хүлээн аваарай. Үзэгч та бүхэнд эмэм агентлаг цагийн үр хөтөлбөрийн даваа гарагийн дугаараа хүргэлээ. Та бүхний шинэ 7 өдрийн ажил үйлсэд амжилт хүсье. Баярлалаа.